Жаргалан цумын засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон оны шилдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулан алдаршуулдаг. Уламжлалын дагуу 2020 онд ажил хөдөлмөр мэргэжлийн ур чадвараараа онцгой амжилт гарган аймаг сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан эсэн эрхмийг Жаргалан цумын эсэн алдартнаар шалгаруулан шагнаж урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Улиран өнгөрсөн хулган жилийнхээ ажил үйлсээр манлайлж шилдэг төрийн албан хаагчаар Ховд аймаг дахь цагдаагийн газрын шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч Дамнин сүрэнгийн даваа хөв шилдэг багшаар Жаргалан цумын 1-р сургуулийн химийн багш Цэн Ойдвын ган туяа шилдэг багшаар Жаргалан цумын 10-р цэцэрлэгийн багш Эрдэнэбаатарын мөнх чимэг шилдэг сурагчаар Прогресс сургуулийн 12-ын А бүлгийн сурагч Батхуйгийн ингчин Урхийн эрүүл мэндийн төвийн шилдэг эмчээр Жаргалан Урхийн эрүүл мэндийн төвийн баг эмч Чойндонгийн хандмаа дэд бүтцийн салбарын шилдэг ажилтнаар Шимус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий инженер Мигмар хүүгийн Нансалмаа аврах тариаланчаар Буянтвагийн иргэн Зонорвын Дамиран жав аврах малчнаар Бугтвагийн малчин Отгонбаярын очир тогтоох шилдэг үйлдвэрлэгч байгууллагаар номын сонгонд хариуцлагатай хувьцаат компани шилдэг урхийн үйлдвэрлэгчээр Алагдлахой багийн иргэн Гэлгийн хонгороо нар шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа. За юуны өмнө бас энэ сайхан шагнал тодорхойлсон хамт олондоо эрхлэгчтэй, арга зүйчтэй бүх багш нартаа баярлалаа гэж хэлье. За тэгээ бас миний энэ хийсэн бяцхан үйл үйл хэргийг дэмжиж ингэж энэ шагналыг олгосон Жаргалан цумын засаг даргын тамгын газрын бүх албан хаагчдаа бүгдээнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд цэвбийн салбарын бүх багш ажилчид за хамтран зүтгэдэг багш нартаа бүгдээнд нь эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг өсөй өрөөё. Та бүхэн минь үргэлж манлайлж үргэлж гэрэлтэж байгаарай гэж хүсэж байна. За би 12 жил малсан. Тэгээд сумын зам малчин болсондоо баяртай байна. За энэ завны ашиглаад өөрийнхөө авахсан баяртай өдөр зэрэгтэй ингэж надад удам өгсөөр дагуулж малгууд малчин болгож ингэж төсөлд суугаад өгсөн надад баярлалаа. Салдэрцэн болсон даа хөр баяртай. Бага хасан мэтлэг ээжтэйгээ ер нь бол спорт орсон. Тэгээд энэ нь болохоор энэ шагналыг авахд их том нөлөө үзүүлсэн болоо гэж бодож байгаа. Тэгээд ээж би авдаа багш нартаа бүгдэнд нь хайртай шүү гэж хэлмээр байна. Баярлалаа гэж хэлмээр байна. Үүний дараагаар Жаргалан цумын шилдэг багуудын шагналыг гардуулсан юм. Монгол Улсын засгийн газар аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон багийн засаг даргын батламжийн гэрээ төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн бүрийн амжилттай хэрэгжүүлж 2020 оны ажил үйлсээрээ хайрхан баг 4-р байрт, бичигт баг 3-р байрт, алаг толгой баг 2-р байрт шалгарсан бол 2020 оны шилдэг багаар Аршаан туг шалгарч өргөмжлөөр шилжин явах цом шилдэг багийн тугаа гардан авлаа. За 2020 оны тэргүүний багаар шагнагдсан баяртай байна. Уг шагналыг Аршаан тугийн бас нийт иргэдийн маань итгэл сэтгэлийн шагнал шүү гэж хүлээж авч байна. Манай баг бол 606 өрх 2288 хүн амтай. Манай багийн онцлог гэвэл 60% нь Монгол иргэд, 40% нь Казак иргэд амьдардаг, 30% нь болохоор газар тариалан болон малаач ах эрхэлдэг. Баг маань 3 гавьяаттай Монгол Улсын гавьяат багш тааш дундаг даваа мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүлхэтлэн цолмон гişнхэн гавьяаттай болсон. 90-с дээш насны 4 ахмад өндөр настай байдаг. Мөн хамгийн өндөр настай нь болохоор 103 настай Амила гэж юм байдаг. Ажиллах хугацаанд төрийн байгууллага төрийн бус байгууллага мөн гадаадын хүмүүстийн тусламжийн байгууллагуудтай төдгөө хамтарч ажиллахыг хичээж ажилласан. Энэ гавьяа шагнал маань мэдээж ард түмний маань итгэл зүтгэл бид бүгдийн шагнал шүү. Мэдээж Ховд хотын энэ 40 мянган хүний энэ их айлын шилдэг болно гэдэг бол тухайн салбарын олон шүүлтүүр шалгуурыг давж байж бос хөндөртөө шагнал гэж авч байгаа ийм хүмүүс юм байна. Тэгээд ер нь бид жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үед яг бас Ховд хотчингүй шилдэг нисэж явдаг байсан бол тоон нэмэгдэж байгаа. Яг л салбар болгон энэ хөдөөмийн сум биш нөхөл хотын Ховд хот болохоор эндээ бид бас зохицуулж хүмүүсийнхээ тоог нэмж хооштой заавал хэсэгсэн тоог баригдахгүй явъя. Шилдэгүүдийг
одоо нэмээ тоог нэмээд бид ингээд шалгаруулаа явуулъя гэсэн бодолтойгоор өнөөдөр үйл ажиллагаа зохион байгуулж явууллаа. Тэгээд мөн одоо ховд хотынхоо шилдэг болсон салбар болгоны шилдэгүүдэд за энэ жилийн үед ховд хотын шилдэг болж байна. За эх жилд ховд аймгийнхаа цаашлаад улсынхаа шилдэг болоороо гэж бас хүсээрээ мөн одоо салбар болгондоо хичээл зүтгэж эдийн их амжилт гаргаж нийгмийн эдийн засаг за соёл урлагийг боловсрол бүхий салбарт одоо хичээл зүтгэж ажиллаараа гэж одоо хүсээрээ. Сумын нисэн алдартай шилдэг тэргүүний багуудын шагналыг Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Утган цагаан, сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Цогт хоёр нар гардуулан өгч баяр хүргэсэн юм а.